Баянгол дүүргийн 27 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 27 дугаар хороонд хийсэн ажлын мэдээллийг томилон хүргэж байна. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм. 27 дугаар хороонд 41 77 дугаар байрны дээврийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлан шинчиллээ. Боловсрол. Баянгол дүүрэгт энэ онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 27 дугаар хороонд нийслэлийн хүүхдийн 157 дугаар цэцэрлэгийн цахилгаан засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Явган зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилд 3500 м2 явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 27 дугаар хороонд инх тайвны өргөн чөлөө дагуух явган хүний замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгалийн боржин чулуугаар шинжлэх ажлыг хийлээ. Тэргүүн чансаа байрны урд талын явган хүний замыг шинжлэн засварлалаа. Тогтчлт тоглоомын талбай. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 27 дугаар хороонд 77 дугаар байрны гаражийг буулгасан талбайд шинээр тоглоомын талбайн тогтчил, 017 дугаар байрны хойд талд 5-ын А байрны урд талд хүүхдийн тоглоомын талбайг тус хийлээ. Нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 27 дугаар хороонд тэг 18 дугаар байрны урд талын талбайг тогтжууллаа. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.